За сайн байцгаана уу? Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ le participe passé буюу өнгөрсөн цагт уйлтнэр гэсэн хичээл үзэх болно. За тэгээд дэвтэр балаа бэлдээд хамтдаа хичээлдээ орцгоё. За le participe passé гэдэг өнгөрсөн цагт уйлтнэр маань être болон avoir туслах үйл өгнүүдтэй хамт орж passé composé, plus que parfait, futur antérieur гэх мэтчлэн нийлмэл цагуудыг үүсгдэг нэг үйл үгийн нэг хэлбэр байна. За жишээлх юм бол j'ai mangé une pomme. Би алим идсэн. Тэгэхээр manger гэдэг үйл үг маань participe passé дээрээ хувраад avoir гэдэг үйл үгтэй нийлж passé composé буюу өнгөрсөн цагийг үүсгэсэн байх нь. Elle est partie en voyage. Тэр аялалд явсан. Тэгэхээр partir гэдэг үйл үг маань passé composé дээр хувраад être үйл үгтэй нийлж бас өнгөрсөн цагийг үүсгэсэн байх нь. За le participe passé маань бас заримдаа тэмдэг нэрийн үүрэг гүйцэтгэдэг. Үйл үггүй орсон үедээ. Тийм ээ. За тэгэхээр une porte fermée. Хаагдсан хаалга эсвэл хаалттай хаалга. Des fleurs fanées хатсан цэцгнүүд, эсвэл хатаасан цэцгнүүд гэх мэтчлэн тэмдэг нэрийн үүрэг гүйцэтгэдэг байх нь байна. За le participe passé яаж хувирдаг вэ? За нэгдүгээр бүлгийн ER төгсгөлтэй үйл өгнүүдийнхаа ER төгсгөлийн гээгээд E accent aigu араас нь залгадаг байх нь. За жишээлх юм бол parler гэд ER төгсгөлээ гээгээд E accent aigu залгачих нь. Parler. Aimer. Aimer. Danser. Danser гэх мэтчлэн залгаад явах нь. За хоёрдугаар бүлгийн ER төгсгөлтэй үйл өгнүүдийнхаа бас ER төгсгөлийн гээгээд I залгах нь. Жишээлбэл finir. Fini. Choisir. Choisi. За гуравдугаар бүлгийн үйл өгнүүд маань нөгөө хинхэн дөрмийн бус үйл өгнүүд байдаг учраас өөр төгсгөлүүд авах нь. За U, IS, IT. За жишээлх юм бол DRE, DRE гэсэн төгсгөлтэй үйл үг бай. Vendre. За тэгэхээр RE төгсгөлийг нь гээгээд vendu, U залгах нь. Perdre гэдэг үйл үг байна. RE-г нь гээгээд U, perdu гэж залгах нь. За тэгэхээр бүх DRE төгсгөлтэй үгнүүд бас U авдаг юм уу гэхээр бас үгүй. Жишээлх юм бол prendre гэдэг үйл үг маань pris, IS авах нь. За comprendre гэд compris, IS, reprendre, repris. За тэгэхээр та нар анзаарч байгаа бол prendre гэдэг үйл үгнийхээ өмнө нь өөр үндэс залгачих юм бол тэр prendre гэдэг үйл үг маань pris гэж хуурж исэн бол бас адилхан уурах нь. Тэгээд үндэс нь хэвээрээ тийм ээ. Comprendre, reprendre гэхээр compris, repris гэх мэтчлэн залгаад явах нь. За бүгдээрээ хідэн ихэнхдээ хэрэглэгддэг үйл өгнүүдийн жишээнүүдээс аваад явцгаая. Тэгэхээр avoir, eu, être, été, courir, couru, dire, dit, voir, vu, écrire, écrit, vouloir, voulu гэх мэтчлэн хувирдаг байх нь байна. За тэгэхээр 3 дугаар бүлгийн үйл өгнүүд дөрмийн бус байдаг учраас ер нь чийжлэхээс өөр аргагүй байх нь шүү. За өмнө хэлсэнчлэн нийлмэл цагуудыг être болон avoir гэдэг үйл үгтэй хамт хэрэглэж үүсгэдэг гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр ямар үйл үг être-тэй хувираад ямар нь avoir-тай хувирдаг юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь байна. За тэгэхээр Франц хэлний ихэнх үйл өгнүүд маань avoir-тай хувирдаг байх нь. Ихэнх нь. Тэгээд цөөхөн хэдэн тооны үйл өгнүүд маань être-тэй хувирдаг. За тэгэхээр être-тэй хувирдаг үйл өгнүүд маань ер нь ихэнхдээ хөдөлгөөн заасан үйл өгнүүд байдаг. За бүгдээрээ хөдөлгөөн заасан үйл өгнүүдийг харцгаая. Aller, monter,
descendre, entrer, rentrer, sortir, venir, partir, passer, rester, tomber, retourner, mourir, décéder, naître. Үчлэн хөдөлгөөн заас үгнүүд байна. За одоо та нарын анзаарчлаар нь одоо mourir, décéder, naître, одоо rester гэдэг үйл үгнүүд одоо хөдөлгөөн заасанд ордгийн багт ямар сони ингэж бодож магадгүй. Тэгэхээр энэ бол Франц хэлээ. Тэгэхээр тэрнгээр нь сурахаас өөр аргагүй. За эдгээр үйл үгнүүд маань être-тэй хувирах нь тийм үү? За жишээлх юм бол venir гэдэг үйл үг маань одоо өмнөө өөр одоо үндэс аваад devenir, revenir, parvenir гэх мэтчлэн одоо өөр үндэс аваад venir гэдэг үг маань араас нь орсон байх юм бол адилхан одоо être-тэйгээ хувирах нь байна. За тэгвэл эдгээр үйл үгнүүдийн маань нэг хэсэг үйл үгнүүд нь бас avoir-тай хувирдаг. Avoir-тай ч хувирдаг, être-тай ч хувирдаг байх нь байна. За жишээлх юм бол monter, descendre, rentrer, sortir, passer, retourner гэх мэтчлэн. За тэгэхээр ямар үед одоо энэ үйл үгнүүд маань avoir-тай ордгийм бэ гэхээр одоо үндсэн үйл үгнийхээ араас нөгөө CED гэдэг хичээл үтсэн тийм үү? Тэгэхээр CED орох юм бол avoir хэрэгэлдэг байх нь. Эдгээр дүрмүүдээ бол дараагийн хичээлүүдээр үзэж явах учраас энэ удаадаа ингээд дүр орчихъя. За дараагийн нэг être-тэй хувирдаг тохиолдол маань les verbes pronominaux буюу эргэх үйл үгнүүд байдаг. За эргэх үйл үгнүүд гэдэг маань одоо өмнөө одоо ce гэсэн одоо төлөөний нэрийг одоо уртаа авсан байдаг. Танихд бол маш амархан. Урдаа ce эсвэл одоо s апострофтэй байх юм бол эргэх төлөөний үг байх нэ гэж ойлгож болох нь. За жишээлх юм бол se laver, se lever, se maquiller, se marier, se coucher, se brosser гэх мэтчлэн одоо сөтэй үгнүүд байх нь шүү дээ. Одоо сө гэдэг маань одоо өөрөө гэсэн утгаар илэрхийлдэг байх нь. Эргэх үйл үгийг одоо хэрэглэхдээ эргэх төлөөний нэр хэрэглэдэг. Сө гэдэг маань эргэх төлөөний одоо нэрийг өгүүлбэртгүүнээ хүйс болон одоо тоотой зохицуулан хувиргадаг. Хувиргаад тэгээд үйл үгээгээ өмнө нь байрлуулдаг байх нь. Тэгээд үйл үгээ бусад үйлийн адил хувиргадаг. За жишээлх юм бол se laver гэдэг үйл үгийг бүгдээр хувиргаж үзцгээе. Тэгэхээр je me lave, tu te laves, il, elle, on se lave, on se lave, nous, nous lavons, vous, vous lavez, il, elle se lave. За тэгэхээр нөгөө сө гэдэг төлөөний эргэх төлөөний үг маань одоо me, te, se, nous, vous, ce гэж одоо хувирдаг байх нь. Тэгээ үйл үгний маань хувирал одоо цаг юм уу эсвэл ингээд бусад цаг дээр адилхан хувирах нь шүү. За ингээд бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлээр le participe passé буюу өнгөрсөн цагт одоо үйл нэрийг сурцгаалаа тийм ээ. Тэгээ le participe passé одоо бүгдээрээ хувиргаж сурсан учраас дараагийн одоо нийлмэл цагуудыг үзэж явах болно. Тэгээ дараагийн хичээлээрээ бүгдээрээ le futur antérieur цагаа үзнэ. Тийм болохоор бүгдээрээ participe passé-гаа сайн хувиргаад сурцсан байгаарэ дараагийн хичээл хүртэл. За тэгээд өнөөдрийнхөө хичээлийг өгөр өндөрлөе. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.